Монгол Улсын үндэсний төвийн архивд хадгалагдаж байгаа 200 орчим жилийн түүхийг хамарсан хүрээ сайдын хөмөргийн 640 мянган нүүр бүхий архивын материалыг өнгөтөөр сканердаж бүгд найрамдах Хятад ард улсад үнгүй шилжүүлсэнгийг асуудал дахин сөхөгдөж эхэллээ. За тухайлх юм бол энэ архивын материалын дараагийн ботууд Amazon худалдааны сайтад 10 орчим сая төгрөгөөр худалдаалагдаж эхэлсэн байна. Үүнд түүхчид анхаарал хандуулах ёстойг хэллээ. Түүхчдийн хувьд дараах асуудлыг хөндөж байна. Тэд зөвхөн Монгол улсад л хадгалагдаж байсан Чин гүрний үеийн түүхийн материал бүгд найрамдах Хятад ард улсад үргэлжлэн хэвлэгцээр байна гэхээ. За удахгүй үргэлжлүүлэн хэвсээр гэрээнд заасан 1280 бот гарах байх гэсэн байр суурь илэрхийлж байна. Архивын баримт бол улсын өмч арт түмний баялаг юм а. Монгол улсын өмч хөрөнгийг төсөл нэрээр Хятад руу гаргаж хэвлүүлэх нь буруу гэж тэд ярьлаа. Тагнуулын ерхийг, цагдаагийн ерхийг авилгалаа тэмцэх газар бүгдэнд нь одоо энэ асуудлыг нарийн шалгах ийм шаардлага одоо юу хүсэл төгс. За гэвч шалгасан дүр хэсгээл ер нь бол намдаад одоо хүртэл чимэг болсон шүү дээ. Жишээлбэл чулууныг сайд болох өдрийнх нь 10 цагт прокурорын газраас яриад энэ хэрэг хаагдсан гэж мэдэгдэжсэн. Тэгэхээр энэ хүрээ сайдын энэ сан хөмрөгийг бол ер нь бол манай үндэсний төв архивын гол одоо сан хөмрөгийн нэг шүү дээ. Ер нь бол хаач байхгүй өөр одоо бусад улсад байдаггүй ганц одоо чухал ийм баримт байдаг. Энэ 1758-аас 1900-аад оныг хамарсан бүр тусгай одоо энэ сан хөмрөг. Ер нь бол гэрээтэй бид нар танилцчихсан тухай үед тий. Тэгээ энэ бол үнэхээр байж болохгүй юм байна гэдгийг бол илэрхийлжсэн. Тэр чинь бол бүтэн хөмрөгөөр тий архивынхаа одоо манжийн бүхэл бүтэн нэг цаг дүүхэн цаг үеийн тэгээ хамгийн эзэгтэй тий тийм цаг үеийн номер 1 дансыг одоо хөмрөгийг тэр чигтэн бүглээр нь хуулаад өгчиж юу нь бол болохгүй л дээ. Бид мэдээллийг тэнцвэртэй өргөх үүднээс Монгол Улсын гавьяа түүхч Чингис хаан музейн захирал Чулуунтай уулзахаар ажлын байранд нь очлоо. Хаалхан цоочтой байсан тул утсаар холбогдож мэдээлэл авах орлого хийсэн боловч бүтлгүүцсэн юм а. Ямар ч тач энэ асуудалтай холбоотойгоор Чулуунтай холбоотой хэргийн хугацааны дарааллыг харахад яригдаад байгаа гэрээ 2012 онд хийгдсэн байна. Тухайн гэрээг одоо нийтэд харуулъя. Энэхүү баримтын бүгд найрамдах Хятад ард улс дахь хэвлэлд номын зохиогчдын Монголын талын 1-р зохиогчоор Чулууны нэр дурддагдсан байдаг. Тухайн хэрэгтэй холбоотойгоор Чингис хааны музейн удирдлагуудыг эрүүгийн цагдаагийн албанаас 2021 онд шалгаж улмаар соёлын бие төвийг завшсан, өргөдүүлсэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон хэмээн хэргийг хааж байжээ. Нэг талдаа хууль хүчний байгууллагууд нь хэргийг хууль зөрчөөгүй гэж үзэн хаадаг. Нөгөө талдаа эрдэмтэд Монгол Улсын чухал бичиг баримтыг бүгд найрамдах Хятад ард улсад найр тавин өгсөн хэмээн маргаан дэгдээдэг асуудал өнөө хүртэл үргэлжилж байна. Энэ хэрүүлийн алим хизээ хаана хүрч дуусах нь тодорхойгүй байгаамаа.